Бүгдээрээ сайн уу? Намайг Игчин гэдэг. Эхлээд миний бэлтгэсэн өнөөдрийн видеог үздэхье. Өнөөдөр би өөрөө сургуультай тулгамдж байгаа нэг асуудлын тухай ярих чинь. Энэ нь хүүхдүүдийн унтны ус ариун цэврийн өрөөний хүртээмжтэй холбоотой. Манай сургуулиах 650 орчим хүүхдийн багтаамжтайгаар төлөвлөгдөж баригдаж байсан. Гэтэл одоо бодит байдал дээр бага дунд ахлах ангийн нийт 1700 гаруй суралцагч суралцж байна. Суралцагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор унтны усны хэрэглээж өссөн. Гэвч одоогоор манай сургуульд усны төхөөрөмжийн тоо бага зөвхөн 1-р давхартал ганц усны машин ажиллаж байгаа. Тийм ч учраас завсарлагын үед сурагчид урт дараалал үүсгэж заримдаа ус хүрэлцэхгүй эсвэл төхөөрөмж ажиллахгүй болох ч гардаг. Энэ нь унтны усны хүртээмжийн бодит асуудлыг харуулж байгаа жишээ юм. Ариун цэврийн өрөөний хувьд ч мөн хүндрэл бий. Манай сургуульд нийт эрэгтэй эмэгтэй 0.25 султуур байдаг. Энэ нь нэг султуур жонхны нөхөд ногдчихно гэсэн үг юм. Ерөнхий боловсролын сургуулийн зөвлөмжөнд 25-аас 30 сурагч тутам нэг султуур байх ёстой гэж үздэг. Манай сургуульд энэ харьцаа одоогоор хангалтгүй байгаа нь бодит асуудлыг харуулж байгаа юм а. Гэхдээ хамгийн сайжралтай нь шинэ баг сургуулийн барилга баригдаж байгаа явдал. Энэ барилга ашиглалтанд орсноор сурагчдын тоо хуваагдаж, унтны ус болон ариун цэврийн өрөөний ачаалал багасах боломжтой болно. Цаашдаа усны төхөөрөмжийг нэмэх, ариун цэврийн өрөөний хүртээмжийг сайжруулах, цэвэрлэгээ, засвар үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх нь чухал.